Үндэсний эрхчлөлөө тусгаар технологи цэргийн мандуусны 114 жилийн зориулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр хүчит 128 бүхийн барилдаан Монгол бүхий өргөнд болсон. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давс цумын харьяат улсын авраг Бүрэн төвс, Ховд аймгийн Буянт цумын харьяат улсын авраг Ханга, Хөвсгөл аймгийн Тосон зэнгэл сумын харьяат улсын арслан Содном Дорж, Сэлэнг аймгийн Цагаан нур сумын харьяат улсын арслан Орхон Баяр, Хинтээ аймгийн Өмнөдөлгөр сумын харьяат улсын арслан Оюун Болд, Өвөр хангай аймгийн Түрэг сумын харьяат улсын арслан Бян Ботхон, Арангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Пүрв Давг, Баянгор аймгийн Жинс цумын харьяат улсын арслан Батмагна тэргүүтээ хүчит 128 бүх барилдсанаас Сэлэнг аймгийн Цагаан нур сумын харьяат улсын арслан Баяр сайхны Орхон Баяр төрүүлж, Ховд аймгийн Мөс цумын харьяат аймгийн арслан Мягмар Доржийн Баяр чухлан үзүүлсэн. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг ерөнхийлөгчийн нэрэмжит шилжиж явах цомыг улсын арслан Орхон Баярт гардуулж баяр хүргэсэн. Мөн үзүүлсэн болон их шүүгийн бүхчүүдэд дурсгалын зүйлс гардууллаа. Улсын арслан Орхон Баяр Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг 2022 онд хүртэж байсан юм а.